291-ийг үржих нь 3.2-ыг бодцгоё. Бичлэгээ төр зогсоож байгаад өөрийнхөөрөө бодоод үзээрэй. За тэгэхээр үүнийг бодох нэг арга бол 291 бол 291-ийг 10 хуваасантай тэнцүү. Биш 100 юм байна. 10 биш 100 хуваасантай тэнцүү. Бид ямар нэгэн тоог 100 хуваавал бутархаан цэгийг зүүн тийшээ 2-1 шилждэг гэдгийг мэднэ. 1 2. Ингээд 291 болно. Энд бас нэг ойлголтыг өгч байна. Бид үүнийг 100-аар үржүүлвэл 200 болно. 200-г 100 хуваавал 2 гарна. Тиймээс 291 гэдэг бол 291-ийг 100 хуваасантай тэнцүү. Үүнтэй яг адилаар 3.2-ыг бичвэл энэ нь 32-ыг хуваах нь 10-тай тэнцүү. Сонирхолтойгоц 291-ийг үржих нь 3.2-ыг дахин бичвэл 291-ийг үржих нь 3.2 291-ийг үржих нь 3.2-ыг дахин бичихтэй 291 гэхийн оронд 291-ийг хуваах нь 100 гэж чинь. Харин 3.2 гэхийн оронд 32-ыг хуваах нь 10 гэж чинь. Ингээд хувиргаад бичих эхлэв. Энэ бол 291-ийг үржих нь 32-ыг хуваах нь 100. Би үүнийг арай өөрөөр бичиж байна. Хуваах нь 100, хуваах нь 100, хуваах нь 10. Эсвэл ийм байдлаар бичиж болно. Энэ бол 291-ийг үржих нь 32-тай тэнцүү. Хэрэв би үүнийг 100-д хуваагаад дахин 10-д хуваавал үнэн эрэхтэй яг 1000-д хуваасантай тэнцүү. Өөрөөр бичвэл хуваах нь 1000 болно. Тэгэхээр бид 291-ийг үржих нь 32-ыг бодож чадна. Мөн 1000-д хуваавал бутархаан цэг хэрхэн шилждгийг ч мэднэ. 291-ийг 32-оор үржүүлье. Энд одоо 291-ийг үржих нь 32. Энэ удаа бид үүнийг бутархаан цэггүйгээр бодно гэдгийг санаарай. Энд байна. Мэдээж хэрэг энд байгаа илэрхийлэл энд байгаагаас өөр. Энэ утгаас энэ утганд хүрэхийн тулд 1000-д хуваана. Энэ илэрхийллийг бодъё. Ийм хэлбэрийн үржүүлэх үйлийг бид мэддэг шүү дээ. 2-1-ийн 2, 2-9-ийн 8, 1 орон санана, 2-2-ийн 4, нэмэх нь 1 тэнцүү 5. Одоо 3-аар үржүүлнэ. 3-1-ийн би энд тгийг тавина. Учир нь энэ бол 3 биш 30 юм. Энэ бол 10-ийн орон. Тиймээс энд тгийг тавина. 30-ыг 1-ээр үржүүлвэл 30, 3-1-ийн 3, 10-ийн орон гэдгийг санаарай. 3-9-ийн 27, 2 орон санана, 3-2-ийн 6 нэмэх нь 2, тэнцүү 8 болно. Одоо бид хооронд нэмж олно. Бид нэмж олно. Энд 2 гарна. 3 дээр 8-ыг нэмээд тэнцүү 11. 6 дээр 7-ыг нэмээд тэнцүү 13. Ингээд 9312 болно. 9312-ыг хуваах нь 1000. Хэд гарах вэ? 9312-ыг бутархаан цэгийг энд тавина. 1000-д хуваана гэдэг бол бутархаан цэгийг зүүн тийшээгээ 3-1 шилжинэ гэсэн үг. 10-д хуваавал, 100-д хуваавал, 1000-д хуваавал энд ирнэ. Энэ бол 9312 болно. 1000-д хуваавал 9312 болно. 10-ийн оронгийн цэгийг ягаанаар тэмдэглэе. 9 бүхэл 1312. Одоо зарим зүйлсээ сонирхъя. Анх өгсөн илэрхийлэлд бутархаан цэгийн ард нийт 3 орон байсан. Харин энд бутархаан цэгийн ард мөн л 3 орон байна. Яагаад? Бид 291-ийг өөрөөр 291-ийг хуваах нь 100 болгосон. Харин энэ бол 32-ыг хуваах нь 10. 100-д хуваагаад дараа нь дахиад 10-д хуваана гэдэг бол яг үнэн эрэхтэй энэ нь 3 орон илэрхийлж байгаа юм. Тиймээс эдгээр оронгийн утгыг тавина. Гэтэ бид энэ 3 оронг үржүүр болон хуваалтын үйлдэл хийснээр арай өөрөөр илэрхийлсэн. Эсвэл шилжүүлсэн гэж хэлж болно. Бутархаан цэгийг баруун тийшээгээ 1, 2, 3 орон шилжүүлнэ. Одоо бид зөв шилжүүлсэн хэсгээ шалгахын тулд буцаагаад зүүн тийш нь шилжүүлэх хэрэгтэй. 1, 2, 3 нэгжилсэн байна. Анх өгсөн илэрхийлэл ийм байсан ба ийм болсон. Бүхэл тооны үржүүлэх үйлдэлийг хийгээд ийм болсон. Энд 100-аар үржүүлсэн бол харин энд 10-аар үржүүлсэн. Хамтд нь үзвэл 1000-аар үржүүлсэнтэй тэнцүү. Сүүлд нь 1000-ад хувааж зөв хариу гарна. Үржүүлэхийн өмнө бутархаан цэгийн ард хэдэн орон байна? Үржүүлсний дараа тийм орон байна.